Геофизикийн судалгаа ба геологийн зураглал сургалт явагдаж байна. Тэгээ энэ сургалтыг бол геологи судалгаа шинжилгээний төв болон X Caliber хамтран зохион байгуулж байгаа. Хамтран зохион байгуулагчаар бол үндэсний геологийн алба, Канадын геологийн алба, Монголын геологийн холбоотой нэгдсэн зөвлөл, Монголын геологийн холбоо, Монголын геозөгчтэй холбоо, Trictech, Sequent хамтран ажиллаж байгаа. Тэгээ Sequent болон Trictech компани нь бол сургалтанд сууж байгаа хүмүүст бол 14 хоногийн овс монтаж программын лицензтэй хөлбөр ашиглуулж байгаа. Тийм болохоор бид нар бас овс монтаж лицензтэй хамгийн сүүлийн хөлбөрийг бол бас ашиглаж үзэж байна. Тэгэхээр ямар давуу талтай байна гэж. Мөн энэ сургалтын сууснаар бол одоо агаарын геофизикийн судалгааг бол одоо энд харагдж байгаа энэ онгоцоор буюу Tempest системээр нисдэг тэрэг буюу Helitime системээр хийх энэ аргаслууд бол ямар ялгаатай вэ гэдэг болон энэ аргаслуудыг ямар нөхцөлд хэрхэн сонгох вэ гэдэг ойлголтыг бол бид нар маш сайн арга аргаслаа ойлгосч авсан. Мөн ажлаа хэрхэн яаж төлөвлөх үү гэдэг. Тэгээд энэ агаарын геофизикийн судалгаа бол одоо Канада болон гадаадын улс оронд бол 200 метрийн зузаан тунмал хурцаар хүчигдсэн болон 90 4 40 литр тунмал хурцуудаар хүчигдсэн том ордуудыг бол олоход маш их үр дүн өгөөжтэй байгааг нь бол бодит жишээгээр бол аюу сайн харуулж өгч байна биднэрт. Мөн энэ материалаа биднэрт бас үлдээж байгаа нь бол аюу том сургалтын бааз болж өгч байна. Сайхан дэлгэрэнгүй хичээл орж одоо биднэрт харамгүй ингэж юм мэдлэгээ зарцуулж зааж өгч байгаад нь бол маш их баярлж байна.